энэ 7 хоног эхэлж байна. Намайг Талхар Саран гэдэг. 2009 онд хамгийн анх Солонгост ирсэн. 2009 онд Солонгост ирээд бакалавр, магистра бүгд Солонгост сурч төгсөөд одоо мэргэжлийн дагуу ажиллаж байгаа. Холбооны залуучуудын холбооны 2018-аас 19 оны салбар зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байгаа. Мөн холбооны дэргэдэх номон дөрлөх онлайн клубыг хэлнийдэг байгаа. За өнөөдөр 4 сарын 15 даваа гараг өдөр байна. Ажил өдөр маань эхэлж байна. За миний үндсэн хийдэг ажил маань болохоор Simtel гэдэг компани, арга засны компанигаа, карт компани систем менежер ажлыг хариуцж идэг ба. Та бидний мэдэх Түндэм Монгол таван дээр бас арга засны газар ажилладаг. За тэгээд бас бүжиглэг цагаараа холбооных ажлыг хийн, үндсэн ажиллаа хийн, онлайн клубын админа хийн, бас нийлээд завгүй ажиллаж амьдардаг хүмүүсийн нэг байгаа. За даваагийн хувьд бол ажлын хичээл шинэ 7 хоног эхлээд ажил вэжиг цаас ажил нэлээд гүрэх байдаг. Тэгээд өмнөсөн даваагийн 7 хоног та бүхний танилцуулъя. Та бүхэн надтай байгаарай. Гэртээ арих гэдэг автобус авлага автобусны буудлын дээр зогсож байна. Гадаа 10 хэдэн градустай дулаан болцсон учраас шилэн гадаа цогтой яваа. За тэгээд савлаас нь гэртээ арих гэдэг автобус авлага зогсож байна. Олон жил маш байгаа. Яг одоо грейд гэж видео гэж Солонгос дээр уншиж авч байна. Энэ л юм жижиг хөрхөн амар маань бүгдчтэй миний бүх байна. Тэгээ Солонгос дээр ном уншихын дагуу төлөвлөлт одоо гадаад хэл гэдэг утгаараа бас шинээр сурах, шинэ үг сурах, үгсийн сан баяжуулах чухал ажил бодолтой. Уран зохиолын ном уншихаар болохоор ялангуяа шинэ үг сурах маш их хүчтэй дэвшилтэй давуу гэдэг юм болов гэж боддог. Хүний үйлчлэлийн номууд ч юм уу, номын номууд бол үгсийн сан үйлдвэр зам баярлал шинэ орчууламжууд маш хамархан байдаг бол уран зохиолын номууд үгсийн сонголт маш хүнд байдаг бол байнгын орчуулах хийх шаардлагатай байдаг болохоор зохиол маш их давуу талтай гэдэг болов гэж би санагдав. За тэгээд яг одоо нэг иймэрхүү байдалтай автобусны дотор явж байна да. 28 цаг 20 минут болж байна. Гадаа жоохон зам төгжрэлтэй байна. Тэгээд автобусны дотор ном унших нь бол хамгийн амар бод айдахтай парилж байдаг. Та бүхэн ч гэсэндээ уран зохиолын номнуудыг ялангуяа Солонгос хэл дээр бас уншиж үзээрэй гэж би бас зөвлөмөр байна. Амархан номнуудаас нэхлээд үзүүр нь явах юм бол бүр амархан болох аа. За сайн бацхан уу. 16-ны бимар гараг хэлсэн байна. Өдрийн 2 цаг болж байна. Яг одоо Түндэм глобал төв рүү орхоо явж байна. Түндэм глобал төв дээр манай залуучуудын холбооны маань салбар зөвлөлийн офис үндэндээ байрладаг байгаа. Тэгээд Түндэм 9 моног хувааны 7 дугаар гарцны эсрэг тал Түндэм глобал центр гэдэг. Тэгээд ингээд Түндэм глобал төв маань та бид наригдж байгаа ингээд байж байна. Дотроор хорн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд салбар зөвлөлүүд юм нэ. Хүмүүс маань бүгд энэ дээр байрладаг байгаа. Цаанаар харж байгаачлан төлөөлчдийн холбоо, иргэдийн холбоо, эмэгтэйчүүдийн холбоо, Лэцкомон, бодолтооны холбоонууд маань байрладаг офис маань. Яа энэ дотор байрладаг байгаа. Яг үнэхээр манай төлөөлчдийн холбооны сандал ширээ юмнууд маань бүгд байж байна. Тэгээ холбооны хэмнээдэг бас хальталт харуулъя гэж бодлоо. Бидний авсан шагнал, өргөмжлөл, гэрчлэгээ юмнууд маань, үйл ажиллагааны маань, ажлын тайлангууд маань, зям цагийн хуваарууд өдрөртөн байсан гишүүдийн маань ингээд зураг хөрөг юмнууд маань ингээд бүгд энэ офис дээр ингээд байдаг байж байгаа. За холбооны байран дээр ирсэн сууж өнөөдөр энэ дэр нэг уулзалтанд хүнтэй уулзах гээд ирсэн байгаа. Ажлынхаа завсраар төрж хүлээ авчаад орж ирчээ сууж байна. Одоо уулзах нь 2 цагт цаг төвлөсөн байсан. 2 үйлдэлтэн дээр бичиг баримт үлээл гэж өгөх ажиллагаатай байгаа юм байна. Холбооны Түндэм байрыг
Глобал төвийнхөө байрыг та бүхэнд танилцуулъя гэж бодлоо. Түндэ мөн глобал төв дээр болохоор янз бүрийн сургалт семинарууд маш ихээр явагддаг байгаа. Сургалтууд нь солонгос хэлний сургалт, бизнесийн сургалт, мөн худалдааны сургалт, олон улсын худалдаа эрхлэх талаарх сургалтыг Монгол болон солонгос хэл дээр сургалтууд явагддаг. За хойд Аз буюу Үзбекистан, Орос, Монгол, Казахстан зэрэг орны иргэдэд ерөнхийдөө зориулагдсан үйл ажиллагаа явуулдаг байгаа. Барах юм бол манай орны ингээд зоригмнууд маш сонирхолтойгоор маш ихээр байдаг. За мөн уулзалтууд юмнуудыг хийх боломжтой юм лобби танхимууд бас байгаа. За ингээд манай орны талаарх мэдээллүүд, гарын авлагууд, сонирхолтой бичиг баримтууд, баримтууд юмнууд байгаа. За энд бас юм том хурлын зал байгаа. Хурлын заланд маань яг одоо бол хичээл явагдаж байгаа шиг байна. Тэгээ хичээлүүдийн зэрэг сургалтууд юмнууд маань энэ заланд явагддаг юм боломжтой орчин байгаа. Та бүхэн бас хэрэгтэй зүйл байвал хийж үзэж танилцаарай. Мөн гадаад иргэдэд зориулсан гадаад худалдааны хөдөлгөөн, сувг хот төр бизнес эрхлэх гарын авлага зэрэгээр за мөн монгол хэлтэй ажилтан байдаг болохоор та бүхэн юм санаа зөвлөлтгүй ирж үйлчлүүлэх бүрэн боломжтой байгаа. Бас ингээд бизнес консалтинг сандаа мэддэг багш маань энд байгаа. За глобал төгөрч нэг бичиг баримт өгчөөд бичиг баримтан дээрээс гарын сэцэр хэмнээд тамга дарах юмнад ажлууд байсан. Надад битэн болгочоод буцаад ажил руу орох гээд Монгол 5-ныхаа гудамжаар явж байна. Өнөөдөр гадаа 22 градус гэсэн. Өнөөдөр бараг 100 шиг айгуу дулаахан байна. Цовтой явж чад бараг халууцах хэмжээнд дулаахан гадаа. Баг зэрэг бүрхэгдэв. Тэгтээ нартай. Тэнгэр цэлмэг бол биш байна. Захан саралцсан мессенжер болов. Гэвч өдрийн 2 цаг 30 минут гэсэн байна. Ажилд орох гэж байна. Өнөөдөр ойр дэрнэхэд дулаахан хавар болоод их дулаахан гоё байгаа болохоор сайхан байна уу гэ. За энэ дэвд ингээд та бидний мэддэг Монгол 5 гэдэг газар нь гудамж нь байна. Тэгээд ингээд төхөөд ирэхээр ерөнхийдөө бичиг юмнууд нь хүртэл монгол хэлээр Мят 903 Загарууд Телеком үнэгүй дугаар гэс бичигтэй юмнууд маань энэ дэр ингээд толоос тавир зурчлал нь юу ингээд энэ тавир гадаа байгаа хүмүүс нь хүртэл монголоор ярина дөө ингээд бүгд монголчууд байж байна. Би ажилд орох гээд явж байна. Яг одоо хот идэхэд дөрөөгөө тэгтэй хатаага отны газар ирсэн. Анагаад биш. Чиглэлээ. Мэсэг хийдэг ажиллаад тийшээ хийдэг. Ажлынхан нөгөө юм тийшээ хийдэг байгаа. Энэ болохоор нэг тэгтэй дөрөөгөө гадуур Манай өдрөө 2 цаг болж байна. Тэр шимэн контрол хийсээс гараад ирсэн гадаа явж чадамсан удаан цагаагаар штаттай камер эргүүлж хараад байна. Удаан цагаагаар цэнгэр цэлмэг юм гоё байна. Тэгээд таны цагаараа шимтэр банк ороход гараад ирсэн гадаа явж байна. Орд маш гоё цагаагаар дулаахан байгаасаар өдрийн цагаар тур гарч орох нь маш сайхан байна. Харамсалтай нь ажлын өдрүүдэд банк ажилтдаг болохоор гарах боломжгүй. Тур гарч ирэхээр цагаагаарын сайхныг мэдрээд явж байна. Замунлан гарах гэж зогсож байна. Солонгос замын хөндлөн гарах ногонгор цагаан шугам гэдэг юм бол яс баримтлан хэзээж улаан гэрэлтэй хэдий хоосон зам маань хоосон нэг байгаа ч гэсэндээ нэг ч хүн энэ зам дээр гарч ирэх зогсохгүйгээр бүгд яг гэрлийг хүлээж зогсдог байгаа.
За миний хувьд гэсэн ингээ хүлээгээд зогсож байна. Орхон гараад ирсэн ингээд тавчтайгаа явж байгаа. Солонгос утсан хүмүүс ялангуяа өдөртөн цагаар оффист ч юм уу ажил дээр эсвэл сургууль дээр суудаг хүмүүс хар саарл тавчиг бол бүгд маш сайн мэддэг баха гэж бодож байна. Ерөнхийдөө тэгэл хичээл дээр, сургууль дээр, ажил дээр тавчтай явж байгаа хинч гахгүй. Бүгд ингээл тавчтайгаа бүгд л ажил тавчтайгаа явж яадаг болохоор би ч гэсэн төр гараад ирсэн удамжин тавчтайгаа явж байна. Монголд байгаа хүмүүс маань тавчтай явахаар амар гайхаад тавчтайгаа гот манд явлаа гэд. Энд бол нэг хэвийн үзэгдэл нэг асуудал болохгүй. Ялангуяа ойрхон гараад ирж байгаа бол тавчтайгаа бол хаачаал хаал хүрдэг байгаа. Сонирхолтой. За ингээд ажилдаа орлоо бүгд нь өдрийн сайхан өнгөрүүлээрээ. Миний хувьд болохоор ажил дээр бол тэгэл юмаа гэсэн болохоор нэг тийм сонирхолтой юм бас үзүүлэх нь маш бага байгаа юм шиг санагдаад байна. Амар сонирхолтой бичлэг, сонирхолтой юмнуудаар уулзах байхаа гэж найдаж байна. Самбацхан бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За 4 сарын 18-ны пүрэв гараг эхэлсэн байна. За ажил дээр ирж ажиллаа хийгээ сууж байна. Өнөөдөр ажлын өдөр болохоор өдрөл ажилттай болохоор нэг юм онцгой сонирч юм гоцтой байх нь цөөхөндөө яг одоогор болохоор дугаарыг холболт систем мен апдейт хийгээ сууж мэдээлэл оруулаад сууж байна. Бацаа жижиг инженерчлэлийн ажил хийж ин гэхүү дээ. Ерөнхийдөө тэгээд систем менежер хийдэг болохоор системийн банкын хяналт хийж суудаг. Тэгээд бас дугаарын бидний мэдгээр бол картын дугаар гэж ярьдаг шүү. Тэгэхээр нэг чинь дугаарыг холболт юмнуудын бүгдийг хийж өгдөг. За нэг 400-аад орчим дугаарыг банкын хяналтанд ороо байдаг гэж хэлж болно. За тэгээд мөн дээрээс нь харж байгаачлан меджан буюу гар утасны дэлгүүрийг ажиллуулад ажилладаг болохоор банкны хүн орж гарна юм асуун. За тэгээ манайхан чинь хаамаагүй юм асуун. Дэд давхарт найдаж чадна мят байдаг болохоор дэд давхарч ажиллахгүй байгаа юм уу? Мэдчихсэн юм ятыг бараг зэрэг ажиллуулах хэмжээний асуулт гэдэг асууж орж ирнэ. Нэг заримдаа бол хүн багтаа ч юм ажил багтаа үед бол маш сонирхолтой. Ажил ихтэй үеэр хажуугаар мят чинь хаана вэ, юу чинь хаана вэ? Чин тэр чин тийм юм уу гэж асуух юм бол бас жоохон эргэвчмэр өдрүүд бас байна. За тэгээд ойрын үед холбооны ажил бас нэлээд их байгаа болохоор ажлынхаа хажуугаар ажлаа хийнгийн холбооны ажил хийгдэг ажлууд бас нэлээдгүй байгаа. Тэгээд ажлын цаг дээр ажлын цагаас хомслоод холбооны ажлуудыг хийж байгаа юм бас нэлээдгүй их байдаг. Яа би ямар тарга юм бэ? Тэгээд холбооны ажил гэх юм бол 4 сарын 27-нд IMS гэдэг бизнес хөтөлбөрийн форум болцолчулгана 2 дахь жилдээ зохион байгуулахад ажиллагаа маань ерөнхийдөө үндсэн үйл ажиллагаа маань бэлэн болсон. Бэлтгэл ажил маань ерөнхийдөө хангагдаад тэгээд төчтэй үлээж авахд үлдсэн байна да. Яа тэгээд хэрвээ та бүхэн бүртгэл явуулж байгаа бахан бол бүртгэлийн линкүүдээр ороод чуулгууд маань бас хүрэлцэн ирээрэй гэж хэлмээрээ. Мөн дэвшлэн 4 сарын 28-нд Японд ТV урагшлуулах гэсэн момент тэмцээнийг Солонгосоос төлөөлж олцох баг сонгон шалгуур болох гэсэн момент тэмцээн маань 4 сарын 28-ны өдөр Нэмбарт зохион байгуулалтаар болсон байна. 5 сарын 11-нд буюу дараа сарын 11-нд Бэмбарт бас Албаны маань ээлж 4 дахь чуулга уулзалт маань хийхээр цаг тохирсон байдаг. Ажилтаа бэлтгэлүүлж орсон байна. Яг их мэдчлээ холбооны ажлууд маань завгүй хажуугаар нь бэлтгэл ажлын юм бас нэлээд ихтэй гэж сууж байна да.
сонирхолтой. Тэгээ удахгүй бас сонирхолтой гоё бичлэгүүдээр дахиад иргэд уулзцгаая. Хай бүгдэнд нь оройн төргийн 18-ны пүрэвгаргийн оройн 19 цаг 40 минут 8 цаг болох чинь. Тэгээд ажиллаад тарчид энд орхон байдаг Megabox реклам яваад Megabox дарж ирсэн киноцгаас сууж ин. Тэгээд өнөөдөр зарим цаг гарган пүрэвгар цаг гаргаад кино үзэхэд цаг гаргацсан найзтайгаа үзэх найз маань амжихгүй нэгэд тэгэхээр тэгээд надад өнөөдрөөс өөр цаг байхгүй болохоор ганцаараа чамайг үзчихье гэж одоо ороод ирсэн сууж байна. Кино маань л 4 сарын ихэр нээлттэйсэн юм. Юу бас буучих юм шиг санагдаад буухаас өмнө кино барьж авч үзэх зорилготойгоор өнөөдрийг албаар ганцаар шиг самаг үзчихье ороод ирсэн юм. Класс бол ганцаараа кино үзэх, хоол идэх, кофе уух, намын сандуух, шопинг нэг надад нэг тийм асуудал биш болоо ганцхан хүмүүсийн амьдрал ингээд ганцаараа байх юм single life гэдэг юм уус амар хөгжсөн. Энэ single life зориулсан үйлчлэгээний төлөв юм надад амар хөгжсөн байдаг болохоор ганцаараа тэнд кино үзэж явах юм бол нэг тийм бусад хүн хараад бол нэг юм бодох болсон байдаг болохоор нэг санаа зовлохгүй ингээд ганцаараа кино үзэл хол шопинг хийгээл одоо үзүүлээд ганцаараа мах идсэн ч болохоор тийм өчигдөр single life-ийг үүсгэсэн байдаг болохоор айгу амар. Тэгээд миний болохоор сүлээд яг нэг холбооны ажлын дээр юмнууд ажиллахтай байгаад амралтын өдрүүдээр ч гэсэн амралт байдаг ажилладаг болохоор яг тухсан цаг гарсан үедээ л тэр юмаа хийж амжуулахгүй болвол дараа нь дахиж үзээд дараа нь завтай өдрөө үзээд гэдэг ч юм уу тийм хүмүүс маань ер нь жоохон боломжгүй байдаг болохоор яг л цагийн нэг цагт нь хийх болдоггүй. За Солонгос кинотеатрыг гоё угаас энэ кинотеатрын бүр гоё хүн аягүй багтай. Тийм болохоор үзэхэд ч гэсэн дэд аягүй тухтай. Энэ кинотеатр байна. Аягүй том кинотеатр хэрнээ хүн багтай байдаг болохоор надад их амар санагдав. Бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. 4-р сарын 19-ний басан гараг гэлсэн байна. Басан гараг ажлын 7 өдрийн сүүлчийн өдөр. Ажлын ачаал хавчцангүй хамгийн багатай байдаг өдрүүдийн нэг байгаа. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө яг хийдэг ажлуудаа хийх ёстой маар нь хийгээд жоохон сууж ин. Тэгээд дээрэс нь бас өөр нэг холбооны ажлын юмнууд нэлээх байгаа болохоор холбооны ажлын юмнуудтай холбоотойгоор бас бэлтгэгдэх чуулгантай YMS 2019 чуулганы ажил мөн 28 цагт ТV урагсгсны тэмцээн болох чуулганы ажил тэмцээний талбайтай бүртгэлийн болон бусад бичиг цаасны ажлууд ерөнхийдөө бас жоохон баг зэрэг завгүй байна чинь. За өнөөдөр гадаа цагаагаар бас айгүй гоё дулаахан ажлын цонхоор нэг юмрхүү байдалтай гадаа цагаагаар сайхан л байх шиг байна. Гарч чадахгүй болохоор сайхан л байх шиг байна гэж хараа сууж байна. За бас видеогоор дамжуулаад нэг танилцуулга маркетинг хийхийг хүссэн маань номон дурлалцсан клубын тухай бас ярьж гэрээ гэж бодлоо. Тэгээд номон дурлалцсан клуб буюу Бэнус удах номон дурлалцсан клуб гэдэг онлайн групп ажилладаг байгаа. Тэгээд ерөнхийдөө Солонгос улсад байгаа залуучуудыг ном унших, номоор хөрсөн одоо дамжсан нөхөрлөлийг дэмжих зорилготойгоор анх байгуулагдсан. Холбооны дэргэдэх номон дурлалцсан клуб гэж давхар явагддаг байгаа. Тэгээд ерөнхийдөө номон клубээр дамжуулаад залуучдаас нэг удаатай ч гэсэн ном уншаад үзээрэй. Номын тухай Монгол ном, уран зохиолын номын сайхан номнууд байна, танилцуулга. За ялангуяа эх орноос хол байгаа гэдэг утгаараа номын худалдаа юмнуудыг бас жоохон дэлгэрүүлэх, Монгол номыг дэлгэрүүлэх зорилготойгоор хийгдсэн номын клуб байгаа. Тэгээд эх орноос холбоотой болохоор номыг нугшиг гараал дуртай ном худалдаж авал уншина гэдэг юм бас жоохон харцангуй өрөөсгөл одоо хэцүү байдаг. Тийм болохоор одоо Монгол хэд болж байгаа номнуудын тухай ч юм уу тухай ном байгаа бол би биэндээ сольж унших, дамжуулж унших, худалдаж авах ч ном аваа зарах тиймэрхүү тохиолдол номтой холбоотой бүх төрлийн үйл ажиллагааг ерөнхийдөө маш өргөнөөр дэмжих зорилготой клуб маань үйл ажиллагаа явуулдаг байгаа. Та бүхэн Facebook-ээс Бэнус удах номон дурлалцсан клуб гэдэг монголоор ч юм бол групп маань шууд гараад байгаа. Тэгээ онлайн клуб гэдэг утгаараа ерөнхийдөө үйл ажиллагаа маань бүгд Facebook-д явагддаг. Сард улиралд нэг удаа буюу жилдээ
1-2 удаа, 2-3 заримдаа 3 удаа, 2 удаа ерөнхийдөө уулзалт зохион байгуулдаг байгаа. Тэгээд Солонгос улсад байгаа залуучуудыг номтой нөхөрлөлийн номоор дамжуулсан бас нөхөрлөлийг дэмжиж, номоор дамжуулаад эх орныхоо бас уран зохиолын номын бас ертөнцтэй жоохон хөл нийлүүлэх гэдэг одоо зорилготойгоор ажилладаг клуб байгаа. Тэр клубыг бас анх зохион байгуулалт жоохон хэцүү нэг юм бичихгүй. Клуб маань жоохон үйл ажиллагаа багтайсан л одоо 3 жил болох гэж байна. Тэгээд одоо бол 3600 орчим гишүүдтэй 300 зах хүмүүс нь байнгын идэвхтэйгээр үйл ажиллагаанд оролцдог, хамтарч ажилладаг, ярилцдаг, намын тухайн сэдв санаа бодлоо солилцдог байгаа. Тэгээд та бүхэн ч гэсэндээ бидний хийдэг үйл ажиллагааг дэмжиж намын клубт бас хамт байгаарай гэж уриалмаар байна. За басан гарагийн өнөөдөр ажлын өдөр өнөхөдөө төгсөх төгсөж байгаа. Миний хувьд нэг иймэрхүү баталтайгаар ажиллаа дуусгах нэ. За өдрийн хоол идэх гэж сууж байна. Өнөөдрийн өдрийн хоол пүдэжигээ буюу армин, монголоор бол армин шүл гэж орчуулдаг. 나중에 집에 가가지고 이때 이거 먹어서 그거 보고 있으려고 이거 싶고. 네. өнөөдөр пүдэжиг нь болохоор армин шүл гэдэг нэг гал нь болохоор нөгөө нэг солонгосчууд яг дайны хэм хэцүү үед Америк цэргийн армиуд амар баян. Тэгээд цэргийн армиас үлдсэн хоолны одоо орц гэх юм уу. Тэр хойд Америкууд иддэг бол хям энэ зүрийн сосис тэгээд моготой тэнгууд эдгээр өөрсдөө хол кимчитэй холиод дээрээс нь гомин гэгээд ингээд нэг төрлийн жигээ буюу шүлтэй олыг бий болгосон гэж ярьд юм байлаа. Тэр нь гомин гэгээд тэгээд энэ маань хөгжлийнхаа явцад өнөөдөр 50-60 жил болгонгууд ингээд янз бүрийн орцнарлаг чиз мис ингээ гоё юмнууд нэмсээр байгаа. Өнөөдөр л маш самтай хоолнотойгоо нэг төрөлд ордог болсон байгаа. За инженер хөтөл өдрийнхөө хоол ингээд идэх гээд сууж байна. Та бүхэн ч гэсэн өдрийнхөө хоолыг бол заавалчгүй идэж агаарэ гэж бас хэлмээр байна. Сайн бацгаана 4-р сарын хорны бэм гараг эхэлсэн байна. Өнөөдөр миний хувьд л ажлын өдөр, ажил дээр ирж ажиллаягаа сууж байна. Хагасаа бүтэн сан болохоор манай Монгол 5-ны нэг жоохон завгүй хөдөлгөөнтэй байдаг. Ажил өдрүүдийг бодож жоохон ажлын ачаалттай ажилдаг өдрүүдийн нэг байгаа. За яг Монголын орж ирээд ажилладаг ч юм уу SIM карттай холбоотой асуултууд юмудаас нэлээдгүй ирдэг өдрүүдийн нэг. Тэгээд бас танаа гаач мөн шилтнийг зүгэл нэг болол нэг шилтэй гараад нэг шилгүй гараад байгаа гэж магадгүй. Миний бодлоор холын харааны шилийг зүжиглэх нэг удааг болохоор бас шилэндээ сан тасч өгөхгүй. Тайлж хараа зүгхэн мартаа зүгээрээ тайлхаа мартаа жоохон хэцүү байгаа. Тэгээ та бүхэн банк компьютертэй харилцдаг болохоор ч тэр юм уу нүдний хараа бас айгүй муудаад байгаа сүлээд. Тэгээ та бүхэн ч гэсэн тэр компьютер дээр ажилтдаг компьютер утас их ширтдэг бол олон харааны шил бас тааруулж банк зүүж сураарай, нүдэн хамгаалаарай гэж хэлмээр байна. За өнөөдрийн өдрөд ажиллаа хийгээд ажлын өдрүүдийн адил ажилтай байгаа. За өдөөс хойш оройхондоо ажиллаа тарсны дараа холбооны уулзалтыг өнөөдөр аль биесний хуралтай бас өдөр байгаа. Тэгэхэд ажиллаа тараад хурал руугаа гүн. Иймэрхүү ажилтай сонир сайхантай байна да. Бацгаана 4-р сарын 21-ний 8 гарагийн амралтын өдрийн минь төргий. Өнөөдөр миний хувьд болохоор яг фул амралтын өдөр, амардаг өдөр байгаа. За өртөж өглөө унтж агаад босоод хоолж идчихэд гэрт кофе идэггүй тэг кофе уух гээд гараад ирсэн кофе сууж байна. Гэрээ хүртлийн кофе шиг болохоор нүр мөрөө бутахгүйгээр ингээд шууд хад ирсэн сууж байгаа. Кофе шопын дотор талыг харуул. За, ийм хөрхөн кофе шопд орж ирсэн сууж байна.
оюутнуудын хичээл нөө дундын шалгалт эхэлсэн. Семестр дундаар дундын шалгалт эхэлсэн амралтууд ч гэсэн оюутнууд дүүр ингээд хичээл хийгээд айгу завгүй сууж байна. Миний хувьд болохоор яг нэг ганц аяг хар американо уух гээд зарим гэрээсээ гараад кофе шопд орж ирсэн сууж байна. Солонгослог кофе шоп хөгжөөд кофений соёл хөгжөөд бас нэг удаагүй одоо л яг ид хөгжиж гин гэж хэлж болохоор урд нь бол 13 оноос хойш ерөөсөө баг кофе шоп гэдэг юмны соёл нь баг дэлгэрсэн гэж хэлж болох хаа. Тэрнээс өмнө бол гэж кофе шоп хүмүүс нэг гэж кофе уудаг гэж байгаагүй. Тэгээд сүүлийн үед бол арцсан кофе шопнд ингээд сууж хичээл хийх, кофе шопд уулзах юм бас айгүй хөгжиж байгаа. Одоо л яг хөгжлийн оргил үедээ явж гин гэж хэлж болохоор. Тэгээд кофе шопод маань нэг төрлийн Starbucks, Tom Tom's гэх үнэтэй кофе шоп гэдэг юм бол одоо эсрэгээр юм хувийн тэгээд жижигхэн доторх нь орчин нь маш тоглог, гоё юмсаг орчинд ийм кофе шопыг бас айгүй би болж эхэлсэн. Гоё. Тэгээд миний л кофе уух туртай. Кофе ялангуяа хар кофе дууснаас өөр чихэлтэй юм сүхтэй кофе шүү дээ. Нэг л хар кофе болоод кофе шиг өдөрт яг нэг аяг кофег бол жалтаа долоо амралтын өдөр ч гэсэн гэрээсээ гарч ирээд зарим нэг аяг кофе уудаг байгаа. Дотроо бодлоо тэгтлэнгээ кофе шопт нэг ажлын биш зүгээр амралтын байдлаар кофе шопт сууж байна гэж хэлж болохоор нь. За 4-р сарын 28 гаруй амралтын өдөр маань ерөнхийдөө тусах төгж байна. Бас зэрэг кофе уучаад нэг хүн болчоод одоо гэрээ хувцас аваад мууж гэж жоохон тиймэрхүү гэр зураа жим ажиллаа хийчихэд кино үзсгээд тэгээд өнөөдрийг ерөнхийдөө л дуусгах юм шиг байна. Өчигдөр оройн 4-р сарын 20-ны бям гарагт халбаны уулзалт хийсэн. Талбаны уулзалтанд бичлэг хийх завгүй айгу яруу жоохон самдруу байж бичлэг хийж мэдсэнгөө ажиллаарай. Тэгээд 9 догийн 7 ингээд дуусч байна. Бүгдэнд нь баярлалаа. Сэмжилт